Юу яцхан залуусаа би YouTuber Newsakuen Монголын хип-хопын 7 хоногийн товчтой мэдээлэлдээ 5 домор л энэ 7 хоногийн хувьд бол харьцангуй тайван байла. Энэ бол өнөөхдөө тун удахгүй болох шоу тоглолтууд болон энэ нэг улс төрийн нийгмийг авсан энэ сенсацнуудтай холбоотой байх гэж миний бодлоор бол бодож байна. За тэгээ нэг айхтар олон юм яриад явахдаа шууд хэдүүлээ эхний сэдвтэ орцгоё. Тэгээд Монголын хип-хоп ч юм уу янз бүрийн сэдвүүдийг дарсан хамгийн том сенсац бол яг харахгүй ерөнхий сайд Оюун Эрдэнэ байгаа. За Оюун Эрдэнэ болон түүний хүүгийн талаар би жоохон ч гэсэн ярих гэж бодсон. Бид нар одоо яг яах гэж нийгмийн даатгал төлдөв те энэ ч одоо нэг муу эрх охины цүнхийг авч өгөх төлөө энэ муу охиныг эрхлүүлэхийн төлөө бид бүхэн нийгмийн даатгал төлдөг юм уу. За ерөнхийдөө нэг иймэрхүү нийгэмд урайлаг гараад тэгээд огцрох амархан гэдэг ерөнхийдөө талбай дээр одоо маш тайван жигсаал бол болж байна. Залуучуудын та бүхэн харж байгаа. За энэ жигсаал дээр бол олонний танил хүмүүс болон инфлюенсерүүд манай жирийн арт иргэд маань идэвхтэй оролцож бол өөрсдийн санал бодлоо илэрхийлж огцрох амархан гэдэг жигсаалд нэгдэж бас Оюун Эрдэнэгийг огцрохын төлөө гарын үсгийг бол цуглуулсаар байна. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ болон түүний хүү нарын хувьд энэ асуудал энэ сенсац гарснаас хойш маш удаан хугацаанд ямар ч мэдээллийг хийгээгүй явуулсан. Оюун Эрдэнэ ерөнхий сайдыг мэдээлэл гаргахаас өмнө сүрэг хүчин болох хүн нам болон артист нам. За сүрэг хүчин гэжтэй хоорондоо хамтарчсан ерөнхийдөө хамтдаа хувааж идэж ууя гэсэн зөвшөлтсөлтэй энэ намуудын дарганараас нь олон сэтгүүлчид мэдээллийг авсан байгаа. Артист намын дарга луу ган төмөр олон за хүн намын дарга дорж ханднаар сэтгүүлчдэд энэ үйл явдлын талаар яг юу гэж хэлсэн бэ? Хэдүүлээ одоо ахаад нэг үзцгээе. За тэгэхээр би бол Оюун Эрдэнэ гэдэг хүний худлаа шулхаа гэдэг хүн гэж бол бодохгүй байна. Дорж ханд гэдэг хүн бас адилхан, луугаан төмөрс адилхан. Бидэрт бол тийм ашиг сонирхлоор нэгдсэн зүйл бол байхгүй. Ясан асуудлын үед та засгийн газрын гишүүний үед тайлбар хэлээч л. Гөө чиний хүүхэд том болохоор юу идэл ширгэлхийг чи мэдэх үү? Тэр мөнгө хэний мөнгө вэ гэдэг дээр л харин хэний мөнгө би яаж мэдэх юм? Хүмүүс тэгээд дээ шүү дээ. Хүмүүс зугаад шүү дээ. Тэр мөнгө хэний мөнгө вэ гэдэг дээр л анхаардаг. Энэ асуудал дээр ер нь орлогоос яг хоо тань дээр энэ асуудал тулгарч ирсэн шүү дээ. Гэхдээ энэ бол өөрөө ёсцсон асуудал мөн үү те. Энэ бол зарчмын юм те. Би мэдгүй зү тэрэн шиг л байхгүй да. Би яаж мэдэх юм? Юу нэхэд байгаа юм бэ? За иргэд шаардж штэ. Та энэ иргэдийг зөв гэж үзэж байна. Иргэдийн шаардлагыг одоо гадаа яг одоо Сүхбаатарын төлбөрөөр эргэж авчих штэ тий. Эзний ингэж бод. Хамгийн том сөрөг хүчин байх ёстой хоёр намын дарга нь бол ингэж ярьж байгааг та бүхэн сонсож байгаа бах. Эдгээр угаасаа бүгдээрээ цаагаараа нэг тал яа харахгүй хамтарсан засаг учраас Оюун Эрдэнэ урах юм бол тэр бүгд бол дагаад унана энэ бүхнийг бол маш сайн мэдж байгаа. Тийм учраас ерөнхий сайд Оюун Эрдэнэгийг бол маш сайн өмөөсж байгаа. Тэгэхээр энэ чинээс бидэнд нэг асуулт гарч ирнэ. Бид нар яг хинд идэх вэ? За энэ бол ерөнхийдөө ойлгомжтой. Дээр бол те ерөнхийдөө улс төрийн түвшинд бол биднээс юм талд хүн байхгүй юм байна. Бид нар хинд идэх ёстой вэ? Өөрсөндөө идэх ёстой. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ гинт гарч ирээд нэг иймэрхүү мэдээллийг хийсэн байгаа. За нөгөө л ярьдаг үгс тэгээд нэмээд бүр арт түмнээ ялаа гэж дормжилсан байгаа. Би эцэст нь хоёр төлөвийг хэлье. Арт түмнээсээ би дахиад уучлалт гуйж. Сэтгэл санааг нь чилээсэнд, эргэлзээ төрүүлсэнд за надтай холбоотой одоо хууль бас орлогоо нотолж чадаагүй. Сэтэрхий тэвэн симхийн хатдаг дээр үнэхээр одоо асуудал үүсээд нотлогдвол би хариуцлага бүрэн билээ байна. За энэ жагуулгаар би өнөөдөр хүртэл олон зүйл дундуур явхад дандаа л надад нэг өдөр энэ утга цохилтууд ирэх болов гэдэгт би сэтгэл зүйн хувьд бол үргэлж бэлэн амьдарч байгаа. За харин одоо энэ явж байгаа Бэлгийн сангийн хууль за одоо энэ нэг улс төрчдийн хөрөнгө ураагтай холбоотой энэ одоо эрх зүйн орчин за мөн одоо асуудалтай холбоотой ийм асуудлыг зориудаар одоо улс төрийн зорилгоор ашиглах ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг миний үзэл санааг миний тэмцлийг бөхөөж чадахгүй битгий горд одоо асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэдэг хэлээ. За. Миний бодлоор бол нэг тийм айхтар улс төрчгөөд байгаа юм байхгүй хамгийн гол нь тэг залуучуудыг ухамсартай байгаасаа маш хэрсүү байгаасаа гэж хүсэж байгаа. За яг одоо болоод байгаа энэ үйл явдлууд дээр Субота Pictures-ыг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Баяр гэдэг залуу байдаг, геополитик болон түүхийн асар их мэдлэгтэй. За энэ залуугийн хувьд бол Монголын улс төрд том зодоон болж байна хэмээх бичлэгээ 2 өдрийн өмнө бол цадсан байгаа. Одоогийн байдлаар 90,000 хамталтай, тун сайн хамталтай явж байгааг харж байгаа бах. Субота Pictures-ийн хувьд товч бөгөөд тодорхой Монголын улс төрд яг юу болоод байна гэдгийг
маш амархнаар тайлбарласан байгаа. Одоо тэгээд ойлгомжтой тун удахгүй ерөнхий сайдын хүн өөрийн биеэр мэдээлэл хийх байх, оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд бол ерөөсөө огт огцрохыг хүсэхгүй байгаа нь бол харагдчихээн. Хүүгийнх нь мэдээлэл бол угаасаа ойлгомжтой байна байх. Тэгээд тэр мэдээллийг хийхээс өмнө бүх зүйлийг нарийн сайн төлөвлөөдтэй ерөнхийдөө бол тэгж мэдээллийг нь ойлгомжтой. За тэгээд залуусаа хэрсүү байгаараа оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд бол аль хэдийн огцрох энэ бүх болцлоо хангачсан байгаа. Одоо хариуцлага хүлээх хэрэгтэй. За дараагийн сэдв бол K50-тай холбогдож байгаа зайл хэмээх юудэнтэй цамцаа бол худалдаанд гаргачихсан байгаа тэдний хувьд. За энэ Кайз хүүдийн дээр бол 72 сая төгрөгийн урамшуулал явж байгаа юм байна лээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл пэйжээр нь холбогдоод аваарай. За тэгээд бас Instagram руу чатчээрэй. Тэгэд мөн урдаа don't hate гэдэг бичгтээ хүүдээ бас худалдаанд гаргасан байгаа. Энэ нь бол 4-5 жилийн өмнөөс хийж байгаа концепт юм байна. За утга санаа нь бол social bullying эсрэг нэгний битгий үзэн ядараа гэсэн утгатай. За тэгээд хамгийн гоё нь гэх юм бол бүх хүүдийгээ Японд хийлгэж байгаа. Тэгээд маш сайн чанарын материалыг ашиглаж байгаа. Материалууд нь ерөөхдөө бол даунууд нь хамгийн зузаан. За тэгээд бүр 10-аас 15 жилийн турш ямар ч асуудалгүй өмснө гэдгээр бас онцлогтой байгаа. Үүний хувьд бол 499 мянгаар худалдаалагдж байгаа. Тэгээд та бүхэн 499 мянгаар хүүдийг худалдаж аваад 15 жил малгайтай замцсантаа битгий санаа зов. За дараагийн сэдвээр бол урлагтайгаа эргэн холбогдсгоё. Тэгээд рэпер шоутай холбогдож байгаа. Цаадны хувьд саяхан Инэр Монголиа хөх хот руу явсан байлээ. Тэгээд очингуудаа Мортон хэмээх хипхоп крүү залуустай уулзсан байлээ. Янз бүрийн одоо шинэ уран бүтээлч юм уу те. Продюсингийн ажил энэ бүхэн дээр бол ерөөхдөө ар өөр Монгол connection хамтарч ажиллаж явах шиг байна. Lil Z. Yeah boy. За ар өөр Монголын урлаг холбоо сөлбөөний хувьд бол өнгөрсөн жилээс л эхэлсэн та бүхэн ерөнхийдөө бол мэдж байгаа те. За мэдээж тэрнээс өмнө бол хамтрлууд байсан. Гэхдээ өнгөрсөн жил хамгийн том хамтрлууд X-Men болон Gangbang-ээр хамтдаа дуу хийсэн. За тэгээд үүний дараа Гинжин болон Psycho-ноор Joki Vite Jelly гэдэг хамтрлыг хийгээд ар өөр Монгол connection-ийн хамтрлыг одоо юу гэх юм улам бүр баталгаажуулсан гэх юм уу. За өөр монголчуудын хипхоп скил бол сүүлийн 3-5 жил гэж хараад тэгээд 3-5 жил бол маш хурдан ахицтай өссөн. За тэнд одоо өчнөө сайн рэперүүд байна л да. ATM байна. За тэгээд Мортонгийн залуучууд байна. Үрлэг байна. Хамгийн том хоёр нь гэх юм бол мэдээж X-Men болон Psycho-нор байна. Гэх мэтчлэн эдгээр залуучууд хит дуу хийж чаддаг болсон. Trap-тэй одоо drill ерөөхдөө бол төрөл төрлийн урсгалаар нь хипхопыг хийж чаддаг болсон. За тэгээд нэгэн талаар рэпер шоутай холбогдсон юм чинь цаадантай ч ерөөхдөө би нэг хальт ярилцлагыг хийсэн. Одоо бүр өмнө нь шүү дээ. Ерөөхдөө нэг сар гарны өмнө нэг иймэрхүү ярилцлагыг хийсэн. Тэгээд ярилцлагын хэсгээс та бүхэнд өргөе. За юу байна бро? 50 юу юм бро? За 50 сүүлийн үед цомгоо гаргасан уу те? За ерөөхдөө уран бүтээлийн явал замаг ч юм уу. Ер нь уран бүтээл хэрэг байна. Уран бүтээл ер нь тунд аагүй шүү. Хоёр дахь цамгаа гаргачлаа. Дахиад бас шинэ прожектууд дээр ажиллаж байна. Энэ жил лейбл нэн гээд ер нь том ажилдаа яваад байна. Бро лейбл нэг. Вау. NDL гээд лейбл. Бро ч үгүйс NDL гэдэг групптэй шүү дээ. Тэрийг лейбл бол. Тэрийг лейбл болгоод шинэ артистуудаа бүрчлэнэ гээд. За дараагийн сэдв бол All-ийн хит хэмээх 6 сарын 7-нд Social Park дээр болох тоглолттой холбогдож байгаа. За өмнө жил бол All-ийн хит нэг нь босгох та бүхэн мэдж байгаа шүү дээ. Нийгмээрээ шуурсан. За энэ жил бол All-ийн хит 6 сарын 7-нд болох гэж байгаа юм байна. За All-ийн хит хэмээх тоглолтын төлөөлөл босон нэгэн зүгт хамтлагийн Заяа ах маань бол саяхан Newsag podcast-аар орсон байгаа. Тэгээд ерөнхийдөө та бүхэн үзээгүй бол үзээрэй гэж та бүхнээсээ хүсье. За энэ жилийн All-ийн хит 2 бол нэгэн зүгт Take Off, Sync болон Motive нарын одоо хамтралаар болох гэж байгаа. Салбарын хувьд бол Shopee цэгийн худалдаалагдж байгаа. Энгийн тасалбар 89,000, тэгээ Fan Zone 200,000, VIP тасалбар нь 500,000 төгрөг гэж байгаа. За тэгээд энэ тоглолтын дээр бол тухайн цаг үеийн 20 гаруй артист ирнэ гэж байгаа. Тэгээд бүгд хит дуугаад уулна 4 хамтлаг болон 20 гаруй артист нийлээд 80 хит дууг та бүхэндээ нэг орой бол хүргэнэ гэж байгаа. Үнэхээр гайхалтай. Тоглолтын бэлтгэл нь яг ямар хуу болж байгаа, энэ тоглолтын дээр ямар сурпрайз байгаа те тайзаа яаж засаж байгаа ч гэдэм All-ийн хиттэй дэлгэрэнгүй мэдээллийг бол та бүхэн яа харахгүй Newsag podcast-аар орсон Заяа ахын дугаарыг үзчихэж мэдэх юм аа. За тэгээд энэ сэдвтээ шууд уялдуулаад 100-ны 100-тай холбогдож байгаа 5 сарын 31-нд болох 113-ын тоглолт. За саяхан giveaway зарласан байсан олон уран бүтээлийг ээлж дараалан цацж байгааг бол та бүхэн мэдж байгаа. Харин гүрвлийн хувьд бол саяхан Yotan House гэдэг нэвтрүүлэгт ороод ерөнхийдөө нэг жоохон хурц асуултууд нь ерөнхийдөө хурц хариулсан байна гэх юм уу да. Luminoгийн MCU Ice Top-ын баг юу? Luminoгийн MCU Ice Top-ын баг юу? За боловчтой Ice Top-ын баг шүү дээ. Энэ хоёр чинь бас нэг хуучны нэг бас хүм биф явдсан шүү дээ. Тэр биф мэфэнд би оролцоог болохоор тэгэл баг ах. Тийм. Би ч бас адилхан л баг ах гэхээс. Баг ах мөсөө оргил дээр байдаг.
MC чинь оргилгүй хөш. Триплекс гэж зохиодог халзаа ах уу? XMF-ийг зохиодог ээдээ юу? За бойлоо. Ээд гэж хий. XMF-и? Би XMF дарж үзэхгүй шүү дээ. Тийм юм байт юм тийм. Баяруугийн. Тэгэл халзах шүү дээ. Даваа зүрэн шүү дээ. За энэ жилийн зуны зугаатаар бол тун удаан хугацаанд Монголын урлагт харагдаж үзэгдээгүй хипхоп артист болох Дондиор бас эргэж ирж байгаа. Тэгээд Дондиорын хувьд бол саяхан нэг лайв дээр өөрийнхөө альбомыг тун удахгүй цацагдана гэдгийг бол аль бие ёсоор мэдгдсэн байгаа. Ер нь бол альбом бол дууссан. Тэгэд ер нь бол чамд эстрад руу яваагүй шүү дээ шүү. Эстрад ч одоо яаш надад ч одоо урсгал байхгүй дээ. Дотроос гараад байгаа шүү дээ. Тэрийг одоо гисэр бид хоёр ярьдаг байхгүй. Цацч ингээд юм доо ийм доо сайхан цацсан. Цацч эстрад руу яаж уу гэд би сая тэгээд өөрийнхөө яг 3 дахь цомыг яг ингээд дуулалттай ингээд цомог хийлээ гэж бодоод эйзер хэлээ гэж нэрлээ. Яг одоо удахгүй тайлж байна. Тэгээд сүүлд нэг хоёроо студ дээр таарахад нэг гитар сонсоод байсан тэгэл хийчихсэн тийм. Одоо тэгээд гэр бүлийн тийм ерөнхий бас гоё family first гоё зүйл дээр амьдарч байна. Нэг амар гадуур дотор хүүхгүй байна. 5 сарын 31-нд төв цэнгэлд хүрээлэнд болох зуны зугаагийн лайн-апын артистууд үргэлжлүүлэн зарлагдсаар байна. Тоглолтын тасалбараа та бүхэн хаанаас авах аль хэдийн мэддэг болсон байх. Тэгээд Shopee-ийн мөн болон JS25-ын бүх салбараар бол худалдаалагдж байгаа. За тэгээд энэ 7 хоногт зуны зугаатай холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд цацагдсан байна. Бичлэгний ихэнд хэлсэнчлэн энэ 7 хоногийн үед бол сенсац том багтай байсан тул би ерөнхийдөө 7 хоногийн базаан дээр за сард нэг удаа ч юм уу те нэг дугаар дээр бол нэг иймэрхүү шин булан оруулж ирж байгаа. Энэ юу вэ гэхлээр сүүлийн сарын топ 3 Монгол артист болоод сүүлийн сарын топ 3 Монгол шин дуу. За нэг иймэрхүү болоод сэдвийг оруулж ирж байгаа. За энэ нь бол янз бүрийн сайтын судалгаан дээр үндэслээгүй ерөөсөө миний бодол байгаа шүү. Зөвхөн миний өөрийн бодол. Сүүлийн 1 сарын топ 3 артистаа та бүхэндээ танилцуулъя. 3 дугаар оронд бол яах аргагүй Gang Bang-ыг бол онцолж байна. За Gang Bang-ийн хувьд бол сүүлийн үед гаргаж байгаа дуунууд нь бол маш өндөр хандлттай байгаа. Ерөнхийдөө бол массын дуунуудыг бол эдгээр залуучууд бол хийж чаддгаа гэдгийг бол харуулж байгаа. За энэ дээр бол би угаасаа нэг хайхтар олон юм ярихгүй. Угаасаа нэг ярих чинь байхгүй. Тэгээд сүүлд 1 сар угаасаа те массын дууг маш сайн хийдгээ, уран бүтээлийг маш сайн хийдэг гэдгийг бол Gang Bang хамтлаг бол харууллаа. Баяр хүргэе. За харин 2 дугаар оронд бол би энэ жилийн зуны зугаагийн headliner артист 113-ыг оруулсан. Ерөнхийдөө бол та бүхэн угаасаа мэдж байгаа. Тэгээд сүүлийн үед гаргаж байгаа уран бүтээлүүд нь ч юм үнэхээр гоё байгаа. За түүний хувьд бол сүүлийн 1 сараа цөөнгүү дуу цацсан. Тэгээд энэ дуунуудаас нь хамгийн онцлог дуунууд нь гэх юм бол яах аргагүй. Бүкэтэй хамтарсан дуу болоод гинжинтэй хамтарсан 100-ны зугаа хэмэх дууг нь бол онцлохгүй байхын аргагүй юм. Тэгээд үүнээс гадна бид нэр бас сүүлийн 1 сарын хугацаанд гөрвлийг бас те ерөнхийдөө ингэж хувь хүнийхэн талаас айгүй сайн таньдаг боллоо л доо. Ерөнхийдөө Орсон 2 подкаст нь маш өндөр хандлттай байх жишээний Зануисака подкастер Орсон дугаарыг бол одоогийн байдлаар 1 сарын дотор 153 мянган хүн үзчихсэн 5200 лайктай байгаа. Харин 2-7 хоногийн өмнө найруулагч Гало Баярахын халанцуу яриа хэмээх нэвтрүүлэгт Орсон одоогийн байдлаар 290 мянган хүн үзчихсэн 8100 лайктай байгааг та бүхэн харж байгаа ах. Энэ бол үнэхээр өндөр хандлт. Тэгээд уран бүтээлээс нь гадна хувь хүн нь бол ерөнхийдөө тийм маш олон хүнийг ингэж татах чадвартай, яриагаараа ерөнхийдөө ингэж хүмүүсийг уйраадаг ч байд юм уу, өөрөө бас үнэн үгийг хэлдэг те энэ бүхнээр бас бусад рэперүүдээс ерөнхийдөө ялгарч байгаа гэж харагдаж байна. За тэгээд сүүлийн 1 сараа 113-д бол тоглолттойгоо ч холбоотой, тэгээд өөрийн үзэл бодол гэлтэй ерөнхийдөө бол хийсэн бүтээсэн зүйл нь бол маш их учраас миний хувьд бол 2 дугаар байранд бол онцлсан байгаа. За тэгээд миний бодлоор сүүлийн 1 сарын Монголын попын хамгийн онцлог, хамгийн шилдэг артист гэх юм бол яах аргагүй рэпер Гинжин онцолж. За тэгээд бодит дэдэл дээр бол угаасаа бүгдээрээ харж байгаа бах рэпер Гинжингийн сүүлийн үеийн бараг л бүх дуунууд нь ерөөдөө бол хийд орж байгаа. Саяхан тэгээд өөрөө бас 2 жил дараал нь төв цэнгэлэгт бас тоглолт хийсэн. Энэ да хүрээ хэмээх тоглолт маш амжилттай байсан. Өөрөө ч тэгээд 2025 он гарснаас хойш маш их хөдөлмөрлж जैन тэгээд шууд тоглолтын дараа бол 100-ны 100 хэмээх дуун бол цацагдсан шүү дээ. Тэгэхээр бол ерөнхийдөө энэ хүний хувьд ямар өндөр ачаалтай ажиллаж байгаа нь бол харагдаж байгаа бах. Тоглолтын хажуугаар шинэ уран бүтээлүүд. Вау. За тэгээд энэ жилийн Triple X Hit Music Awards дээр бол
шилдэг артист хинд нь өгөх вэ гэдэг дээр бол маш том өрсөлдөөн болох байх. Тэгээд ерөнхийдөө бол 2 рэпер бол голчтон өрсөлдөх байх гэж бодож байна. За тэгээд 3 ч гэж магадгүй. За энэ нь бол хин бэ гэхлээр мэдээж ойлгомжтой. Эхнийх нь бол 113, хоёр дахь нь Б Тамир. За хамгийн эхний ерөнхийдөө фаворитер бол рэпер Гинжин орж ирэх байх гэж бодож байна. Тэгээд 2025 оны шилдэг артистаар рэпер Гинжин ерөнхийдөө болох нь одоогийн байлаараа 50-60% гэж бол миний бодлоор хараад байна. Гэхдээ энэ ч бас тэ сүүлийн 6 сар 2025 оны 2 дахь хагасаас бас маш их юм шалтгааллах гэдэг. Одоо харин хэдүүлээ сүүлийн 1 сарын топ 3 дуутайгаа танилцгаая. Тэгээд 3 дугаар нь бол Magnet Brain-ийн Message from My Angel хэмээх дууг нь бол онцлохгүй байхын үнэхээр аргалга. Энэ дуугаа бол саяхан буюу 5 сарын 16-нд цацсан одоогийн байдлаар нэг 40 мянган хамталтай явж байгааг та бүхэн харж байгаа бах. Энэ дуу бол бүр маш чанартай уран бүтээл болсон байсан. Тэгээд дуун дээр онцлог хит хитэн зүйл байсан. Эхнийх нь бол мэдээж ойлгомжтой шууд нүдэн тусснаар нь бол яа харахгүй клипийг нь онцлох нь зүйтэй. Тэгээд Монголын хип хоптэй магадгүй сүүлийн 1 сар гарсан хамгийн шилдэг клип нь бол яа харахгүй Magnet Brain-ийн клип болж байна. Клипний найруулагчаар бол Рома Шаглонов ажилласан байгаа. Тэгээд Magnet Brain-ийн хувьд бол тэг бараг л клип болгоно бол Ромагаар хийлэгдгийг та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа байх зарим нь. За яг хөө миний харж байгаа штэ энэ дууг бол тун дайжгүй гоёор ингэж эвтэйхэн явуулчих юм бол ерөнхийдөө бол энэ зууны бол хит дуу бол яа харахгүй болох нь ойлгомжтой. За клипэн дээр бол Magnet Brain-ийн жүжиглэлт нь надад маш их таалагдсан. За дуулалттай ч одоо Magnet Brain-тэй юу ярих вэ? Тэгээд ерөнхийдөө энэ клипэн дээр бол нэг тийм дэггүй 2010-ад оны high school гэх тийм дэггүй шар Америк охины дүрийг бол харуулсан байсан. Энэ дууных нь чанартай харьцуулах юм бол дууны хандлт нь айгүй муу байгааг та бүхэн харж байгаа бах. Тэгээд энэ мэтчлэнтэй чанартай уран бүтээл хийдэг иймэрхүү хүмүүсийг бол хэдүүлээ дэмжчихъя, сайн шеэрлжийя, тий дуунуудыг нь бол рилс дээр ашиглажийя гэж та бүхнээс бол уриалахаар байна. Яагаад гэвэл энэ хүнээс бол маш өндөр хичээл зүтгэл гарч байгаа нь бол энэ дуу болоо энэ клипнээс харагдаж байгаа. За тэгээд shout out to Magnet Brain цаашдын уран бүтээлд нь томоос том амжилттай хүсье. За дараагийн онцлог уран бүтээл бол 2 дугаар байранд би ямар дууг оруулсан бэ гэхлээр 113 болон Гинжин нарын 100-100 хэмээх хипхоп дуу оруулсан байгаа. Дууны хувьд бол 5 сарын 11-нд цацагдсан 17 мянган лайктай 600 мянган хамталтай байгааг та бүхэн харж байгаа хамталт бол ерөөхдөө маш сайн байна. Энэ дуу бол яа харахгүй нэлээд дончтой дуу байсан. Энэ дуу бол мэдээж нэрнээсээ бол анхаарлыг татсан 100-100. Тэгээд 100-100. Энэ дуу бол мэдээж хамтарсан хоёр нэрнээсээ маш их анхаарал татсан Гинжин болон 113 нар хоорондоо тий ерөөхдөө бол нэг айхтар биднээс юм нэг айхтар зузаан харилцаа байхгүй. Гэхдээ ерөөхдөө нийгэмдээ ч ерөөхдөө нэг нэгний стори хийдэггүй байж байгаад шууд ингэж бол хамтарсан уран бүтээлийг бол хийсэн байгаа. Хандлтыг сайн гэхэд бол бүр маш сайн авсан байна. Хүмүүс бол дуунуудыг нь маш сайн сонсож байгаа юм байна. Тэгээд энэ дуун дээр бас тий онцлог хос хит юм байгаа. Энэ нь юу гэхээр бол мэдээж зураг авалт те видео эдит ерөөхдөө бол Abyss-ыг бол онцлохгүй байхын аргагүй маа. Үнэхээр гоё клипийг хийж байна. Нэг хэсэг бол Монголын клипийг бол мөнх тулах баазчихсан байсан. Одоо харин Abyss гэдэг те ерөөхдөө мөнх тулахтай бүр төвшин зэрэг цэхүйц иймэрхүү залуу гаширсан байна. Тэгээд shout out to Abyss юуны төрөнд бас Abyss хэмээх залууг онцлохын зүйтэй байх. За яг энэ дуун дээр бол хоёр рэперийн rhyme punchline тал яриад байх юм байхгүй. Ялангуяа гүрвлийн сүүлийн хэсэг бол онцлохгүй байхын аргагүй. Үнэхээр халуун хэсэг болсон. Сүүлийн 1 сарын хамгийн шилдэг Монголын хипхопын уран бүтээл бол миний бодлоор Инда хүрээ хэмээх уран бүтээлийг онцолж байгаа. За мэдээж онцлог болсон шалтгаан байгаа. Энэ нь юу гэхэлэр мэдээж ихнийх нь бол нэрсэ. За Ice Top-ийн Bogach болон Гинжин болон Descent нар хоорондоо хамтраад нэг иймэрхүү уран бүтээлийг гаргасан. Тэгээд ерөнхийдөө бараг л үе үедээ одоогийн байдлаар хамгийн оргил дээр явж байгаа залуучууд гэж бол хэлж болно. За дууны клипийг нь бас онцлохгүй байхын аргагүй. Дууны клипийг бол нөгөө л Abyss хийсэн. Abyss болон Жаргал нар бол хамтдаа хийсэн байна. За энэ дууны эхлэлийн хэсэг дээр байсан рэпер Гинжингийн хэсэг бол ерөөхдөө Homies-тойгоо за Эстраны урд ингэж харагдаж ингэж дуулж байгаа нь бол яа харахгүй Yuki Chiba-гийн тим Томодачитай болоо тунд өстэй харагдаж байгааг ерөөхдөө бол онцлохын зүйтэй байх. Айгуу гоё өнгөлөг байсан. За тэгээд rhyme ч юм уу punchline те дууны үг мөхтэй бол ерөөхдөө бол яриад их юм байхгүй. Тунд дайжгүй уран бүтээл болсон байсан. Тэгээд хамгийн одоо сүүлдэнтэй клипний төгсгөлд бол талигаач ноён High School-доос хүндэтгэл үзүүлсэн нь одоо маш их таалагдсан. За тэгээд яг үе үеийнхаа төлөөлөлтөд ерөөхдөө л те номер 1 2 гэж яригдах эдгээр залуучуудын уран бүтээлийг бол онцлохгүй байхын арга алгаа. Яг харахгүй сүүлийн 1 сарын Монголын попын хамгийн шилдэг уран бүтээл бол Инда хүрээ болсон. Энэхүү бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXBet хамтран үргэлж байна. Хэрв та 21 болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод өөрийн мэдээллийг үүсгэн NewsSack гэсэн промо кодыг ашиглан анхны депозитдоо 100% бонус аваарай. За тэгээ та бүхэн сүүлийн 1 сарын топ 3 артист болон топ 3 уран бүтээл таны хувьд яг ямар байсан бэ? Комент хэсэгт хэсэгтлээ бичиж үлдээгээрэй. Миний энэ удаагийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Ирэх 7 хоногийн базаагаар эргээд уулзцгаая. Zack out. Түрэштэй залуусаа.